Сайн бацгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од өндөрсөг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгээ та бүхэн YouTube-ийн од өндөрсөг, НТV телевиз, Од Мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээн авч үзэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Univision компани за мөн өдөр бүр шинэ үрээтэй төлөө шүү дэмжиж ажиллаж байна. За студид Инх Бат Цэнгэл баяр нар бэлэн боллоо. Өнөөдрийн сэдэв бол Нельсон Манделагийн Африк Софт. За өдрийн цэнгэлээ. За Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг Шарлиз Терон гэх энэ бүсгүй маань 1975 онд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Бенони гэдэг хотод төрсэн байна. Айлын ганц хүүхэд за ээжийг нь Герда Мариц гэдэг замын инженер бол аавын Чарльз Терон гэдэг байсан юм байна. Тэгэхээр аавтайгаа адилхан нэртэй байна гэсэн. Ер нь гэдэг л те хүү төрсэн бол хүүдээ өөрийнх нь нэрийг өгч явдаг нэг юм уламжлалч юм нэг юм байдаг. Охиндоо яага өгсөн юм. Тэгээ junior гэж нэрлэдэг байхгүй тэгээ third гэдэг тэргээ явдаг. Охиндоо бас тэрний дагуу л адилхан нэр өгсөн гэж харагдчих тийм. За энэ гэр бүл болохоор африканаар гаралтай гэр бүл байсан. Ер нь бол Өмнөд Африкт Нидерландаас ирж суурьсан тийм хүмүүсийн гэдэг үр удам гэсэн үг. За ээж аав нь зам барилга дээр ажиллахын зэрэгцээ жижигхэн фермтэй тэндээ бас ажилладаг байж. Киноноос бүр тис хөндлөн ийм гэр бүл байсан байна. Ерөөсө урлаг гэдгээс бол тис хөндлөн маш хол тий. За Шарлиз манд багасаа л ферм дээр өссөн байж таарах нь байна. За хамгийн сайн найз нь Яма гинэ. Яматаага тоглоол. За тэгээ фермдээ ажилладаг нутгийн иргэдтэй найзлаад хүл нүцгэн л гүйж идэг ийм охин байж. Нэг үгээр хэлбэл таг хөдөөний охин байсан баг. За англи хэл сайн мэддэггүй. За харин Африкийн хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. За англи хэлийг зурагт үтсээр аваад нэг гадралтайгаа болсон гинэ. Тэгээд ер нь олон хэлээр ингээ ойлгох юм чадвартай байгаа зү. Энэ хэлний авьяас нь түүнийг юм их хурдан сурахтанд туслаад тэгээд ирээдүйд жүжигчин болоход нь их нэмэр болсон юм байна. За бага багтаа их зовлон үүснээ нэг нь багтаа шарлаад за хит хүчтэй антибиотик хэрэглэсний нөлөөгөөр бүх үс нь халцарч унаад 4 нас хүртэл нэг ч үсгүй байсан. Хөмсөгч байхгүй, үсч байхгүй. За мөн энэ юмнээс нь болоод сүүн шүднүүд нь бүгд одоо өмхөрч унана гэдэг тийм. тэг үүрээ дунчдаг. Үүрээ дунцсан. Ингээд 11 нас хүртэл бас нэг ч шүд байхгүй. За энэ бүхэн юунд өргөж болох вэ гэхээр мэдээж нэг үеийн хүүхдүүд нь шоолно. Ерөөсө байнга шоолж гоочилдог байсан. Царай муутай, шүдгүү, хачин охин гэдэг. Гэтэл ганц үеийн хүүхдүүд нь ч биш. Томчууд ч гэсэн түүнийг хачин хараад гээ шоолдог. Тэгж мангартдаг байсан юм. За энэ жоохон хүүхдэд бол мэдээж маш их зүгээр нөлөөлж байгаа. Нэг насны сэтгэлийн шарахтай үлдэж байгаа юм дээр. Шарлиз ч гэсэн мөн ялгаагүй ингээд ийм доо хэцүү шттэ тийм жоохондоо шоололдог байсан хүүхдүүдэд ер нь хэцүү болдог. Харин тийм нөгөө ирээдүйд яг энэ хүүхдийн 4-5 нас 6-аас 7 нас гэдэг сэтгэл зүйн байдлаар нь авч үзвэл дараа нөгөө нэг өөртөө ихтэй байх, ямар нэг юмыг удирдах чадвар гэж сэтгэл зүйн аягүй олон төлөвүүд тогтож идэг нас байгаа байхгүй. Тэгсэн чинь сэтгэлийн шарах авахаас гадна манай хүн чинь энэ бүгдийг даван туулах ер нь юм өөрлөө хандсан юм юунууд дайралтууд шүү дээ. Энэ бүгдийг даван туулах сэтгэлийн тэнхийг бас эндээс олж авсан. Одоо өөрийгөө хамгаалах инстинкт нь ингэж ажилласан байх нь. Ингээд ганцаараа байхаас айдаггүй болсон. За ганцаараа ч гэсэн сэтгэлээр унан ганцаарддаггүй. За зовлон шаналлыг даван туулдаг ийм чадруудыг олж авч байгаа юм. Энэ үедээ амьдралыг нь өөрчлөх бас нэгэн зүйлийг олж нийсэн нь бүжиг тэр дундаа балет. Балетээр хичээлдэг болсон гинэ. Үүндээ маш их дуртай. За балетээр дамжуулаад урлагтай, хөгжимтэй танилцсан. Эндээ бүр ингээд чин сэтгэлээсээ дурлах болсон баг. Бүх анхаарал нь урлагт хандж байсан. За нөгөө хүмүүсийн шоолоод байдгийг ч тоохоо байсан гинэ. Би ийм гой бүжиг хийж авч тэр хүмүүсийн тэр шоолж молж утахгүй юмнууд бол цаашаа шүүл гэдэг болсон байна. Тэгэхээр хүүхдэд маш хэрэгтэй байгаа зү. Ямар нэгэн хобби ч юм уу, юмд дурлах гэдэг тийм. За 13 настай байхдаа Йоханнесбургийн урлагийн сургуульд тэнцэж чадсан байна. Мэргэжлийн бүжигчин болохоор шийдсэн юм. Бүжиг төвний хувьд зүгээр нэг сонирхол байсангүй. Өөрийгөө хэн гэдгийг харуулах том зэвсэг мөрөөдөл нь болсон байна. 16 настай байхдаа нэг моделийн тэмцээнд ороод төрүүлсэн. Италид болсон энэ тэмцээнд ээж нь ах санал болгосон юм байна. Чи энэ тэмцээнд ороод үзээч гэд. Тэгсэн чинь эндээ төрүүлсэн байхгүй. Энд төрүүлснээр Шарлиз Европт хөл тавилах эхлэл нь болсон юм байна. Африкийн хөдөөний охин шууд л Италид очиод Европт хөл тавина гэдэг бол хэцүү. За харин энэ тэмцээнд орсноороо энэ гүүр нь болж өгч байгаа. За тэмцээний шагнал нь Миланы нэгэн агентлагтай
хамтарч ажиллах 1 жилийн гэрээ байсан юм байна. За ингээд зөвхөн Италид байгаа зөкссөнгүү Парис, Нью-Йорк зэрэг дэлхийн томоохон хотуудаар очиж ажиллаж үзэж байгаа нэ. Энд түүний нүд нэгцсэн. Дэлхий чинь ийм том юм уу? Ийм гоё газрууд байдаг юм уу гэдгийг анх удаага олж харж байгаа. Ингээд би ерөөсөө л энд байх ёстой гэдгийг анх мэдчихэж байгаа байхгүй. Юм үзэж нүд тайл гэж хэлдэг шүү дээ. Тэр чинь яг одоо энэ бодит жишээ нь байна. Нэг газраа л байгаад байвал тэр газраа л тохирсон жижигхэн сэтгсэн хിവэрэл байгаад байна гэсэн. Том газар очиж тарих задарна. За хэдийн олон газраар аялаа тааламжтай ингээд гоё ажил хийж исэн боловч загвар өмсгчээр ажиллах түүний хувьд модельээр ажиллах түүний хувьд нэг л тийм жоохон тухгүй байгаад байсан юм. Бүжгээ санаад байсан баг. Бүжгэн түүний мөрөөдөл шүү дээ. Багасаа ингэсэн. 6-аатай билүү 4-тэй гэдэг билүү билетээр хагжилдаг. За ингээд нөгөө нэг гэрээгээ 1 жилийн гэрээгээ дуусгах тесэн ядан хүлээгээд дуусангууд нь Нью-Йорк руу нүүсэн баг. Тэнд очно балетийн сургалт суралцгаар. За ингээд энэ Нью-Йоркт нэг найзтай болоод тэр найзынхаа одоо basement хонгил зойрын давхарт нь 1 жил амьдэрсэн баг. Тэгсэн чи тэр нь цонхчгүй, агаарчгүй тийм газар мөрөөдлөгөө төлөө 16 настай хүүхэд амьдарч байгаа байхгүй. Маш шаргуу хичээлжсэн гэн. Өдөр шөнөгүй бэлтгэл хийдэг. За бүр үнэхээр ч мэрэгжлийн бүжигчин болж эхэлж байгаа юм. Гэтэл түүний мөрөөдлийг өвдөгний гэмтэл үгүй хийсэн. Бүжигчин хүн бол тамирчин л гэсэн үг шүү дээ. За тэгээд тэдний хамгийн том дайсан бол мэдээж гэмтэл байдаг. Тэгээд маш хүчтэй байнгын бэлтгэл хийдэг байсан. Тэгээд өвдгөн дийлээгүй юм байл л дээ. Ер нь тамирчдын хамгийн хэцүү гэмтэл төр өвдөгний жагтай холбоос зөөлөдийн гэмтэл гэдэг шүү дээ. Тэгээд ер нь гэмтэл бүгдээрээ л хэцүү л дээ. Хэцүүтэй тийм ээ. Тэгээд хэлэн ширмэс мөн тэр хэцүү гэмтэл зөндөө байна. За ингээд гэмтэл түүний мөрөөдлийг үгүй хийж байгаа. Мэдээж энэ залуугаа охинд маш их одоо хэцүү байсан ойлгомжтой. Энэ мөрөөдөл нь баг түүний бүх зүйл нь байсан шүү дээ. Нөгөө өөрийн шоолдог байсан тэр хэцүү драма тэр бүгдээсээ зүгтах тэр боломж нь байсан байхгүй. Гэтэл тэр нь одоо ингээ үгүй болчихж байгаа. Тийм тэр бүгдийг нөгөө давж гарсан арга нь байсан бүр тий. Тийм. За хэдий ингээд бүжигчин болж чадхааргүй болсон ч гэсэн Шарлиз Америкт үлдсэн байна. За ингээд Майами, Нью-Йорк хотуудад моделийн ажил хийдэг байсан байна. Гэтэ цалин маш бага. Тэгээд дээрэс нь маш их аялдаг. Ер нь нэлийн хүнд хэцүү цаг үеийг залуухан охин туулж байгаа нэ. За цалин хүрэхгүй. Тэгээд ээжээс нь багахан мөнгө ирдэг. Ингээл өдрөөс өдөрт өөрийгөө болгодог ийм одоо амьдралтай байж. Тэгсэн чи ээж нь энэ дээр дахиад нэг чухал зөвлөгөө өгдөг. Чи жүжигчнэр ажиллаад үзвэл яадаг юм гэдэг. Энэ бол ээж хэн хөвж байгаа хоёр дахь одоо юу нөхгүй чухал зөвлөгөө нь. Юм чухал үйлдэл нь энэ болж байгаа. Ээж ямар мэдрэмжтэй наа тий. Тийм байгаа зөвхөн. За ингээд 1994 онд Шарлиз 19 настай байхдаа цуглуулсан хэдэн доллар аваад Лос Анжелес руу нүүж байгаа. Ээж нь Лос Анжелес явах нэг талын тасалбар авч өгч байгаа гэсэн. Эргэж харж болохгүй шүү гэсэн санаа шүү. Ер нь таг харанхуул нүүж байгаа. Мэдээж тэнд очиод үүлээ үтсэн. Шарлизтай адилхан хэдэн мянган бүсгүүдэнд жүжигчин болох гээд байж байгаа. Хямдхан зочд буудлаар амьдардаг. Өдрийн нэг хол арай гэж идэнэ. Хаяа бүр ресторанд өгдөг талхыг хулгайлж иддэг байсан баг. Ийм хэцүү байсан. Тэгээ ээжээс нь сар бүр $300 ирээд байгаа. Тэр нь болохоор одоо зөвхөн баг туристэндээ яваал дуусч байгаа байхгүй. Тэгэхэд өөрөө мөнгө болох хэрэгтэй. 19 настай охин хэцүүлтэй тийм. За ингээд шалгаруулалт бүрт очдог. За тэгэл дандаа татгалцсан яриа авдаг байсан. Уг нь өөрийнхөө тэр жүжиглэх чадварт их ихтгэлтэй байсан юм байна. Тэгсэн чинь гол одоо сул тал нь гэдэг юм уу? Татгалзаад байгаа шалтгаан нь түүний аялга байсан гэнэ. Зурагтаар үзсээр байгаад сурцсан шүү дээ англи хэлийг. Тэгээ одоо болоод ингээд сайжрах явж байгаа. Тэгээ дээрэс нь Африкийн олон хэлээр маш одоо сайн ярьдаг. Тэр нь өөрийнх нь аялгаж байгаа нөлөөлсөн байхгүй. За ингээд байдал маш хэцүү байж хахад түүний замналыг нэгэн банкны тэлэр авардаг. Ээжээс нь ирсэн нэг чекээ солиулах гад банкн дээр батсан чинь тэлэр нь сольж өгдөг гэнэ. Чи чинь Америкийн нэгдсэн улсын иргэн биш юм байна. Зөвхөн сэргэн сольж өгдөг гэд. Чи нэг үсэж хөх гэж байгаа охинчтай амар уурлан өстэй. Өмнө сольж болоод тис одоо ягаар болчтой. Тэгэхэд бүр ингээд гинт уурн өрөөд банкн дотор орилж гарч гин. Сольж үг гэд. Тэгсэн чи яг арт талд нь Джон Кросби гэдэг нэртэй нэг продюсер агент төлөөлөгч зогсож байсан байхгүй. Тэр хүн манай хүний орилж байгааг нь харчаад сэтгэл нь хөдөлсөн гинэ. Үнэхээр тийм хүчрэхэг өөртөө ихтэй тийм бүсгүй харагдсан.
Тэгсэн чинь нөгөө Джон Кросби ч манай хүн дээр явчихад би чиний агент дээр ажиллая. Чи над руу залгаарай гэд нэрийн утсаа өгсөн баг. Энэ бол ашиглаж чадах юм бол Тэнгэрийн умлаг атгалаа л гэсэн үг. Манай хүн ч баг маргааш нөгөөдөр нь шууд залгсан баг. Ингээд өөрт нь зөвлөгөө өгөх, одоо өөрийн чиглүүлэх юм агенттай төлөөлөгчтэй болж чадчих. Төлөөлөгч ажиллаа маш сайн хийсэн. Бараг маргааш наснаа л жүжигчний сургалтанд сургаж эхэлж байгаа. Өөрөө төлбөрийг өгч сургаж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар их ихтгэлтэй байсан эндээс харагдана. Шарлиз энд жүжигчний чадвараа эзэмшихээс гадна бас хиллэгэн дээр маш их ажиллаж байсан. Тэрний хичээл маш сайн орж исэн. Ингээд төд удалгүй анхны дүрээ авч чадчих. Энэ дүр нь гэхдээ үг гэлдэггүй дүр юм. Манай хүнд яг тохирсон дүр л дээ. Гэтэ маш жижигхэн дүр. Гэхдээ л энэ чинь анхны дүр хүн болгоны хамгийн том дүр нь байгаа шүү дээ. Тийм шүү нэрээ. Тэ. Тэгээд бүр киноны төгсгөлд өөрийнх нь нэрч гарахгүй. Гэхдээ л энэ дүр нь бол хамгийн чухал дүр нь байсан. Харин дараагийн дүрийнхэн санал шууд орж ирсэн байна. Энэ киног нь Showgirls гэдэг нэртэй. Ер нь тийм эротик кино л доо. Гэхдээ манай хүн энэ киноноос татгалцсан. Яг тэгвэл миний замнал ингэж эхэлж болохгүй. Тэгвэл шүү дээ. Би ийм кинонд тоглож өөрийгөө одоо нээн гэж байхгүй. Би илүү тийм чухал дүр авах хэрэгтэй гэд энэ дүрээс татгалцсан байна. Мөнгө үнэтэй байгаа шүү дээ. Тэгээ өөрт нь маш хэрэгтэй байгаа шүү дээ. Гэхдээ мөнгнөөс илүү түүний үзэл бодол үнцэнтэй байсан байхгүй. Энэ нь ч зөв болж таардгийг одоо бид нар харсан явж байгаа. Маш чухал. Тийм байна. Уг нь бол нэг кинонд дүр бүтээгээд продюсертай ажиллаад жүжигчтэй ойр бай гэж бодсон бол тэг ял гих байхад тий. өөрийгөө мэлж чадчихин тий. Зөндөө их мөнгө авч Showgirls. Тийм уг нь. Тийм чинь би баргийн киног үзсэн баг. Миний нэг тод санаж байгаа юм нь Versace гэж хэлдэг байхгүй. Тэгсэн чи юу хүчтэй гэлээ. За марчлаа. Марчсан тийм нэг хошин хэсэг нь л санаад. За залуу бүсгүй маань тун удалгүй Том Хэнкстэй кинонд тоглож. За кинон дээр үг хэлдэг болсон. Ер нь Холливуд түүнийг ухтан авч байгаа. Анх Том Хэнкс гэж хэн болохыг мэддэггүй байсан гинэ. Нэг хүндэл тоглох юм байна гэсэн чинь нөхдөд Том Хэнкс байж байгаа. Аимшигтай жүжигчин болж таарч байгаа. Тэгээд түүнээс урам зориг авдаг болсон баг. Манай хүний одоо урам зориг авдаг хүндэтгдэг жүжигчд нь Susan Sarandon, Sigourney Weaver гэх мэтчлэн жүжигчд байдаг юм байна. Тэднээс ингэж урам зориг авч ингэж жүжигчин болж ирсэн, суралцж ирсэн гэсэн. Жилийн дараа Days in the Valley гэдэг кино тоглосон. Энэ харин овоо амжилттай болж байгаа. Энэ дээр яадаг вүлээ нэг цуврал алуурчин ч лөө юу лээ. Цуврал алуурчин биш юм байна. Ямар ч юм хит хүмүн тим кино дүр тоглодог байхгүй. Энэ маш амжилттай болсон чинь 2 дугаар ангийн хийн гэждэг. Тэгсэн чинь манай хүн татгалцчих. Би ингээд нэг дүртэй л тоглоод байдаг нэг хүн болчвол яах юм гээд. Айгуу тийм харизм өндөртэй юу өөртөө ихтгэлтэй тийм байгаа ч тийм. Бас их хашир юм а тий. За харин энэ киноноос хойш татгалцснаас хойш 2 жилийн дараа домогт Al Pacino, Keanu Reeves нартай хамт The Devil's Advocate гэдэг нэртэй бүр маш мундаг кинонд дүр бүтээдэг. Ингээд Холливуд түүнийг ийм жүжигчин гарч ирж байгаа юм байна гэдгийг анх олж мэдчихэж байгаа. Тэр нь бүр үнэхээр мундаг кино байхгүй. Гоё хийцтэй. Тэгээд санаа нь маш гоё. Тэгээд дээрэс нь энэ мундаг жүжигч тоглолцсон гэд хүн болгон тэр кино үзсэн байдаг. Тэрэн дээр очиж тоглолцож байгаа. Үнэхээр үзэсгэлэнтэй. Маш үзэсгэлэнтэй. Дээрэс нь үнэхээр мундаг жүжиглдэг охин Холливудд гарч ирж байна гэдээ одоо хүн болгон мэддэг болчихж байгаа. Түүнд цаанаасаа л хүнийг татах нэг өвдс байсан. Мөн байгаа байдал нь ч гэсэн ялдан бөгөөд хүчрэхэг ихэмсэг байсан. Энэ дүрдээ бэлтгэх гэж Шарлиз 3 сарын турш сэтгэл зүйчтэй уулзаж за зөвлөгөө авдаг байсан юм байна. Их хичээл зүтгэл гаргаж ясна эндээс харагдаж байгаа. Энэ ч гэсэн үр нөлөөгөө өгч байгаа. Хэний ч мэдгүй одоо нөгөө өсч аваа бүсгүйч нь одоо өсч аваа гад болчихж байгаа байхгүй. Маш том хичээл энд Шарлиз энэ дээр маш том хичээлийг бидэнд зааж байгаа. Нэгэнд сонгогдсон шүү дээ тэр дүрдээ. Зүгээр очиж тоглоод ингээд явчих болох байсан. Гэтэл манай хүн чинь бүр залуу жүжигчин бүх сэтгэл зүрхээ гаргаад тэр 3 сарын турш сэтгэл зүйчдэр очиж бэлдээд сэтгэл зүгээ одоо яг бэлдэж байгаа. Энэ сэтгэл зүйчдээр очихгүй болохгүй ийм дүр байхгүй өөрхөн дүр. Тэгээд ингэж бэлдсэн байхгүй. Тэгэхээр бүр анханасаа л энэ бүсгүй яаж дүрдээ бэлдэж байгаа гэдгийг одоо бид нэр ажиглаж эхэлж байгаа. За шалгууруулалт хийж явдаг нөгөө охинд одоо киноны саналууд өөрсдөө ирдэг болж байгаа. Тэг бүр гол дүрийн саналууд ч ирэх болсон гэнэ. Disney нэг кино тоглолцсон байхгүй.
Тэгсэн чинь эндээс хүмүүс харчаад энэ охин чинь гол дүр авч явж чадах юм байна. Бasta мундаг жүжиглдэг юм байна гэдгийг одоо шагшин магтаж байгаа. Ингээд яг од болохгүй сайхан ингээд болж исэн чинь түнд од хүний зовлон одоо ирэх болно. Хойлоо ивент итгэгчийн дараа танилцуулсан. Яри. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй Төлөө шүү манд дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Төлөө шүү бидэнд бас нэгэн гайхалтай 3 төрлийн одоо хийц загвар бүхий fresh cream cake-ийг танилцуулж байгаа. Тэг өдөр бүр шинээр нь бидний гарт шилдэг технологиор хүргэж байгаа. Энэ бүтээгдэхүүнүүдийг бид нэр Төлөө шүүгийн бүх салбаруудаас ороод амталж за бас одоо худалдаа авах бүрэн боломжтой байгаа шүү манайхаа. Тэгэхээр юм гүзээлзэнтэй за янз бүр байсан юм хөөрхөн шинэхэн жимсээр амталсан 3 төрлийн загвартай байгаа шүү. За fresh cream cake гэхээр одоо яг ямар төрлийн биолог ингэж хэлээд байгаа юм гэхээр ерөнхийдөө цэвэр сүн крем, хиймэл амт оруулагч ерөөс агуулаагүй зөөлөн чиглэг кек, самт бүтэц хоёрын одоо төгс зохицол, шинэхэн жимс, улирлын онцлог тохирсон өнгөлөг шимт ижилтэй чимэглэл бүхий маш шинэхнээр нь хийдэг өдөр бүр одоо салбаруудаар худалдаалагдж байгаа энэ кекийг бид нар одоо fresh cream cake гэдэг байгаа. За хадгалалтын үед бусад тоорснуудыг бодвол бас арай өөр. Энэ маань 5 градусаас дээшгүй хэмт 24 цаг хадгалах боломжтой байдаг. За тэрнээс удахаар нэг юм урсаад ч юм уу онцгүй болчдөг. За тэгээ ер нь амархан гашилдаг ч юм уу амархан чанараа алдаад байгаа бол ямар ч одоо хими элемент агуулаагүй те хугацаа орцгогч ашиглаагүй байна гэд бас найдаж болдог. За эсвэл хурдан муудаж байгаа юм л чанартай гэсэн үг шүү. Өнөө. За эсвэл манайхан жоох удаа хадгалах бол одоо тасалгааны температурт 2 цагаас дээш хадгалах шаардлага гарах юм бол та ийм cooler bag ч юм уу хэрэглээрэй гэж бас Төлөө шүүгийнхэн зөвлөж байгаа шүү. Тэгэхээр бүх салбаруудаар худалдаалагдж байгаа. За одоо зөвхөн энэ кек гэлтгүү төлөөжүүдээр одоо борлуулагддаг бүх бүтээгдэхүүнүүд нь үнэхээр амттай дээрээс нь орчин гоё байдаг. Тэгээд дэмжиж ажилдаг төлөөжүүдээ баярлалаа. За баярлалаа. За Шарлиз Терон яг од болж ирсэн чинь 1999 онд нэг асуудал гарч ирдэг. Тэгсэн чинь энэ яадаг гэхээр Playboy сэтгүүл. Манай хүний бүр дээр бид модельээр ажиллаж явах үеийнх нь нүцгэн зургуудыг хэвлэлждэг байхгүй. Нийтэлждэг байхгүй. Ямар дураараа юм бэ? Бүр маш дураараа байц те өөртөө ярилцаж тохиролцсон ч юм байхгүй. Мэдээж энэ үйл явдал маш том шуугиан тарьж байгаа. Хэвлэлийнхэн болон үзэгчид ёстой л ярих сайхан сэдвтэй болж авсан. Манай хүнд энэ маш том цохилт болоод шууд Playboy-г шүүхт өгсөн. Гэхдээ энэ маргаанда ялагдчихдаг. Яа тэгэхээр модельээр ажиллаж байхдаа гэрэн дээр гар усыг зурцсан байхгүй. Яа тэр гэрээг ингээ бүгдийг нь унших байж. Яг тийм. Дараагийн хичээлийг Шарлиз бидэнд орж байгаа нэ. Гэрээ хийж байгаа бол бүгдийг маш сайн унших хэрэгтэй юм л. Чиний зургийг хизээч хамаагүй ашиглаж болно шүү гэдэг өгүүлбэр тэнд байсан л байж таар. Тэнгүү тэрийг уншлахгүйгээр одоо гар усыг зурчиж байгаа. Энд чинь мөнгөгүй байсан шүү дээ. Өлсөд байсан. Тэгээд одоо ийм гэрэн зурчиж байгаа. За хүмүүс түүнийг одоо ихэмсэг хүчрхэг гэж харж байсан. Гэтэл нөгөө эмэгтэй чинь нүцгэн зургаа дэлгээд эхлэхээр нь гайхаж эхэлж байгаа. Аль дүр нь жинхэнэ хүн юм бэ? Тэр нөгөө ийм хөнгөмсөг дүр нь юм уу? Эсвэл тэр хүчрхэг нь юм уу? Аль нь Шарлиз Терон вэ? Харин 2003 онд Шарлиз Терон энэ бүхэнд хариултыг нөгдөг. Нэг кинонд дүр бүтээж байгаа. Энэ киноных нэрийг Monster гэдэг. Бодит түүхээс сэдвлийн хийсэн маш мундаг кино. За манай бүсгүйч нь өмнө нь үргэлж үзэсгэлэнтэй төрхтэй гардаг байсан. Харин энэ удаа аимшигт цуврал алуурчны дүрийг бүтээж байгаа. Дүрдээ орох гэж бараг 15 кг жин нэмсэн. За хэмээл шүд зүүдэг. Хөмсгөө хусаад нэг тарчиг болгодог. Нүүр будалт нь үнэхээр төгс. Танигдахын аргагүй болсон баг. Ямар бүсгүй лээ өгн маш үзэсгэлэнтэй бүсгүй шүү дээ. Хэрвээ энэ киног үзсэн хүн байвал одоо бит хоёрын дунд зураг нь гарч байгаа. Гарч байна. Одоо нөгөө хамгийн сайхан харагдуулдаг шүд нь бас их гоё харагдуулдаг ш гэсэн чи тэр шүд төмөд ерөөсөө л энэ амныхаа энэ хавь руу ч юм уу нэмэлт хийсэн юм шүү аа. Мейкап нь те. Үнэхээр төсөөлхийн аргагүй. Характер. Тийм. Тэгээд жүжиглэлт нь бүр онцгой гоё сайн байсан байхгүй. Үнэхээр төгс. Маш үзэсгэлэнтэй бүсгүй байсан чи юу вэ эцэг чинь юу гараад ирвэ гэтэл бүр тэгж гарч ирсэн байхгүй энэ дүр дээр. Тэгээ зарим нь Шарлиз угаасаа юм болчихжээ нөгөө нэг асуудлаасаа болоод энэ төр гэл янз бүрийн яриа цуу яриа гарч байгаа. Харин түүнийг анх удаа харж исэн үзэгч маань угаасаа л юм бүсгүй байна да гэж харж исэн ба. Гэтэл түүнийг эргээд ухаачин юмдээ орсныг харчаад итгэж чадахгүйсэн. За тэр хүмүүсийн нэг нь би л дээ.
Monster гэдэг би киног үзсэн байхгүй. Үнэхээр мундаглаг кино байсан чинь. Charlize Theron гэдгийг сонсоод хүүе гэж бодож байгаа. Харин тий одоо энэ яг энэ нэг хэрэгээс сэтүүлсэн бодит түүхээс сэтүүлсэн кино шүү дээ. Тэр хэрэг үйлдэлсэн яг бодит хүнтэйг аяг төстэй болцсон. Тий. За дүрдээ ингэж орж хувирсан нь өмнө нь болсон нөгөө үйл явдлыг тэр чигт нь мартуулж байгаа. Playboy-тай. За нөгөө түүнийг ямар хүн бэ гэд эргэлзээд исэн. Эргэлзэгч нарт хариултыг өгч байгаа. Би бол тийм хөнгөмсөг хүн биш ээ. Би чинь ийм хүн шүү гэдгээ нотолж харуулж байгаа. За манай бүсгүй энэ дөрөөрөө Оскарын наадмаас гадна алтан бөмбөрцөг. За мөн SAG Awards-ыг нэр дэвшдэг. За энэ гурыг шүү дээ хамгийн шилдэг 3 гэж нэрлэдэг байхгүй. Ер нь бол энэ гуравт нэг зэрэг нэр дэвшсэн хүмүүс одоо маш мундаг жүжигчд байдаг. Тэдний нэг нь одоо ингэ болж чадчих. Анх алтан бөмбөрцөгт нэр дэвшснээ мэдээд маш их баяртай байсан гэнэ. За тэр дороо л тэр даруйдаа л ээж рүүгээ залгаад би одоо ийм том шагналт нэр дэвшчлээ гэсэн чи ээж нь би чамаа 36 цаг өвдөж төрүүлсэн шүү. Наа чи марг миний шагнал гэж нэргэн хэлсэн баг. За өсчбөө залуууд маань энэ цагаас хойш Холливуудын хамгийн том оддын нэг хамгийн өндөр цалинтай жүжигчдийг нэнд инхүү шилжиж байгаа юм. За үүгэрч зогсоогүй. Түнд төрсөн нутгаас нэг урилга ирдэг юм. Урсан хүн нь Өмнөд Африкийн бүгд найрамд туулсан ерөнхийлөгч Нельсон Мандела. За ингээд Өмнөд Африкт манай хүн очиж байгаа урилганд дагав. Тэгсэн чинь Нельсон Мандела түүнийг хүлээн авч уулзаад Шарлизыг үндэсний бахархал гэж нэрлэдэг. Чи энэ улсыг газрын зураг дээр дахин нэг удаа гаргаж ирлээ гэж хэлж байгаа. Ийм хэлэхэд нь Шарлиз нулимсаа барьж дийлээгүү гэдэг. Үнэхээр ч Нельсон Манделагаас хойш энэ улсыг дахин дэлхийн анхаарлын төвд оруулж чадсан хүн нь Шарлиз Терон байхгүй. Энэ бол иргэн хүний хувьд уйлахаас чаргагүй ийм том одоо бахархал юм. Өөрийн улсыг дэлхийн анхаарлалд оруулж чадчих шүү дээ, тий. Тэр ийм одоо бахархалтай үйл явдал хийснийхэн төлөө Нельсон Мандела хүртэл түүнийг өрсөн байна. Нэг юм тодруулъя. Монстраар эмэгтэй голдор авсан уу? Тий. Би хэлээгүй тий. Хэлээгүй. Монстраар авсан. Энэ ч 2003 үед чинь Холливуудд ирээд 9 жилийн дараа авч байгаа. Би анх энэ Шарлизыг Өмнөд Африк гэдгийг сонсоод итгээгүй байхгүй. Юу яриад байгаа юм таг Америк л хүн биш гэж бодоод. Би бас харин гайхацсан байхгүй. Нельсон Манделагийн Африк сувд гэхээр чамд нэрийн андуураа томлог гэдгээр гайхажсэн. За энэ 2003 онд бас дэлхийд танигдсан The Italian Job гэдэг нэртэй киноноо тоглолдог. Энийг манайхан маш их үзсэн байдаг. Алт дээрэмдэл юм чинь та. Жигтэйхэн л сифон голгол байдаг. Баатарлаг амир дүрээдэг мөн үү? За баатарлаг л юм да. Ер нь жоохон зоримог юм ер шүү дээ. За харин 2 жилийн дараа North Country гэдэг нэртэй кино тоглоод дахиад Оскар нэр дэвшсэн. Өмнөх амжилтанд зүгээр нэг аз байгаагүй шүү гэдгийг үгээрээ наталж чадчихаа. За харин энэ дараа Ain Flux гэдэг ёстой нэг таг бүтлгүй кинонд тоглосон ба. Кинон орлого болсон ч юм байхгүй, сайн киноч болж чадаагүй. За харин манай хүн чинь бүр зураг авалтын үеэр гимтэж бэртээд боо юм болж байгаа. Хойлоо гимтэл бэртлийн талаар доор дуртах юм. За Шарлиз маань олон ч кино тоглоод янз бүрийн дүр бүтээжсэн. Түүний тоглосон кинонууд харин бокс офис дээр алаад нэг ашиг авчраад байсан тэм тохиолдол нь байгаагүй. Гэхдээ чанартай кинонууд байсан. Түүний сонгосон дүрүүд нь ч гэсэн чанартай, жүжиглэлт нь ч гэсэн маш мундаг. Энэ бол хэврээл байгаа. Манай хүн нэг commercial гэхээсээ илүү юунд чанартай дүр авах их дуртай байхгүй. За харин commercial гэж хэлэх юм бол 2008 онд Will Smith-тэй хамт Hancock гэдэг нэртэй кино тоглолдог. Нэг бүтлгүй супер баатрын тухай кино л доо. Тэрний найз зохион байсан нэг тийм дүр байхгүй. Эндээ харин шүүмжлэгч болон үзэгчдээс гайг үнэлгээ аваад тэгээ бокс офис дээр ч гэсэн энэ нэлээд амжилт үзүүлээд $630 сая ашигтай ажилласан. Орлоготой. Тэгэхээр түүний одоо энэ үедээ түүний хамгийн өндөр орлоготой кино нь энэ Hancock гэдэг кино байна. За одоо 2 дугаар анги мангал яриалах шүү л дээ. Битгий гараас зүгээр шүү. За харин 2011 онд би тийг санаад байна. Буруу санааг бол одоо манай фэнүүд нь мэдчихэж магадгүй. Dior-ын Jadot гэдэг бас байдаг. Энэний реклам тоглодог байхгүй. Өөрийнхөө төгс биеийнхаа үзэсгэлэн гоог энэ реклам дээрээ гайхуулдаг. За энэ рекламаараа баг дэлхийн хот болсон гэж хэлж болно. Бүр маш лаг реклам байхгүй.
усан дотор хөвтдөг үлээ гарч ирж мэрэл хамаг хуцаа ингээл тайлж шидлээл. За ингээд өөрийнхөө үзэсгэлэнгоо болоод одоо царай төрхийг дэлхийд дээр энэ рекламаар бараг танилцж байгаа. За харин дараа жил нь түүний тоглосон 2 ч кино тун амжилттай явж байгаа. Snow White and the Huntsman. За бас Prometheus гэдэг 2 кино. Хоёулаа эсрэг талын дүр. Ерөөс эсрэг тал тоглоогүй шүү дээ. Тоглоогүй байсан. Тэгсэн чинь энэ дээр 2 жилд 2 кинон дээр эсрэг талын дүр тоглоод би ингэж чаддсан шүү гэдгийг харуулж байгаа. Гоё тоглолттой дүр байсан бахан тий. Тийм. Тийм байна. За 2015 би гэж бодож байгаа. Түүний тоглосон хамгийн мундаг кино энэ болов. Mad Max Fury Road гэдэг нэртэй кино. Үсээ хусцсан гарч ирдэг шүү дээ. Энэ дүр тоглох гэж үсээ хусаад үзэсгэлэн төрхөөсөө дахин нэг удаа татгалцж байгаа. Киноны гол дүр нь хэдий Том Харди байсан ч гэсэн манай хүн болон манай жүжигчин болон түүний жүжиглэлт нь энэ киноны гол амин сүнс нь байсан. Ер нь баг гол дүрийг булаацсан гэж хэлж болно. Хэдий үсээ хусаад шийдэмгийн хурц ууртаа төрх гаргасан ч гэсэн түүний нэг үзэсгэлэн гоон тэнд мэдрэгцээр л байсан. Үнэхээр тийм ээ. Тий. Энэ кино маш амжилттай. Бүр яг кино гэмээн ийм зүйл байдгийм а гэдгийг энэ Жорж Миллер гэдэг найруулагч харуулж чадсан байхгүй. Оскарын 10 төрөлд нэр дэвшээд 6-ад нь ялт байгуулж байгаа. Тэр хийц, саунд бүр бүх юм төгс өнгө айгуу гоёсэн. За, эдгээр кинонуудаас хойш Шарлиз маань ер нь тулаанд кинонд тоглож чадна гэдгээ. За, өмнө нь болохоор эсрэг талын дүр бүтээж чадна гэдгийг харуулсан байж байгаа. 2017 онд тоглосон Atomic Blonde гэдэг кинонд би нэр нэг юм хэлхээ марчиж. Манай хүн чинь продюсераар ажилладаг байхгүй. Тийм шүү дээ. Маш мундаг продюсер. Одоо нэг Monster биш. Monster дэр. Тий. Тий. Маш олон кинонд продюсераар ажилладаг. Тэрэндээ хөвчлөө өөрөө тоглолдог. Тэ өөртөө их өндөр цалин өгдөг. Би яг Monster дэр продюсерлсний нэг уншиж ирсэн юм байна. За 2017 онд тоглосон Atomic Blonde гэдэг киног бас продюсерлж байгаа. Гол дүр бүтээхдээ бие хамгаалах урлагийн бэлтгэл маш их хийсэн гэнэ. Яг энэ бэлтгэл гэдэг чинь Keanu Reeves бас John Wick-ийн 2 дугаар ангийг бэлтжижсэн юм байна. Тэгсэн чинь Keanu манай хүнийг хараад бүр ингэж гайхаж хоцорсон гэнэ. Ямар амар бэлтдэг юм бэ. Бүр өдөр шөнөгүй тэндээ бэлтгэл хийдэг. Тэгээ 8 өөр багштай 8 өөр төрлийн бэлтгэл хийдэг. За яг тухайн үед бол Keanu-г аваад залчиж мэдгээр л ийм мундаг болж байсан баг. За ингэж мундаг бэлдсэн хүн чинь аюултай үзэгдлээ өөрөө тоглоно гэдэг. Ер нь шүү дээ те Шарлиз аюултай үзэгдлээ орлон тоглогчгүйгээр өөрөө тоглох их дуртай. Тийм байсан шүү нэрээ. Тий. Тэгээд нэг зураг авалтын үеэр нүүрэндээ хүчтэй цохиулаад 2 шүдэн бол гарчиж байгаа. Тэгээд эмч ирээд үзэж яхад нь за жоохон байж би гэлс зураг дуусчихаа тэгээ үзүүлчихье гэдээсэн гэж байна шүү дээ. Тэгээд ийм одоо мундаг багттай. Ажиллагаа бол супер юм байна. Тий. Ерөөсөө маш их хичээл зүтгэлтэй тийм ээ. За дараа жил нь харин Tully гэдэг нэртэй кино тоглож байгаа. Ерөөсөө энэ 2017 оны дараа 18 онд гэсэн үг шүү дээ. Энэ үед энэ кинон дээр дахиад өөрийгөө эвдэж гарч ирж байгаа. 3 хүүхдийн ихэн дүрийг бүтээхдээ 22 кг жин нэмчихэд гарч ирсэн. Яа, нөгөө булчин байхгүй юу? Байхгүй. За жин нэмэх гээд шүн их хэмжээний хоол иддэг гинэ. 2-3 цагийн үед. Ерөөсөө тийм гурилан бүтээгдэхүүн маш их иддэг. Хэдэн сарын турш энэ буруу хоол баримталсан энэ буруу хоолтоос болоод нойргүйдэлд ороод анх удаа депрессэнд орж үзэж байгаа юм бэл. Үнэхээр мундаг бэлтэж байгаа юм эндээс харагдаж байна. За ер нь бол Christian Bale шиг л хүн байх нь. Энэ киног үзсэн юм байна. Ой, тийм ээ тийм. За барыг депрессэнд орсон ч зөвдөө дүрн угаасаа. За хоёлаа ивент тэтгэжээ танилцуулъя. За яг одоо таны хажууд хүүхэд чинь хамтдаа сонсож байгаа бол хүүхдүүдэд төр өрнөөсөө гаргаад эсвэл та видеого төр зогсоогоод дүргэлжлүүлээрэ. За нэг юм хэрэгтэй ч юм шиг сонирхолтой ч юм шиг нэг мэдээ дуулгая. Ер нь яг яваанд урт хугацаанд хэрэгтэй юм байгаа. Яг одоохондоо л хүүхдээ олдуулчих гэдэг. За Univision компани дэмжиж ажиллаж байгаа. За юу гэвэл Univision-ы видео санд байрлах насан туршидчдын кино контентууд IPTV доторх нууц өрөө гэсэн юм апп руу шилжиж байгаа маа. За яг кино сонголт хийж яхад нэмэх 18-д шууд ингээд ил харагдчихэдэг тий. Тэр бас л эвгүй гэдэг хөхгүй. Тэгээд ингэснээр бага насны хүүхдүүдэд ил харагдах тэр нэмэх 18 контентуудын мэдээллийг давхар нууцлалтай болгож байгаа. Тэгээд заавал нэвтрэх нэр тусгай нууц кодын тусламжтай үзэх боломжтой. За бүр дээрээс нь энэхүү шинжилэл танай гэр бүлийн гишүүн бүрт одоо тохирсон контентуудаа үзэхээс гадна нууц зураг аппликейшнээс одоо контент түрээслэхэд төлбөрийн
задаргаанд чинь харагдахгүй. Энэ их даваа тал шүү. За ийм болохоор одоо эцэг эхчүүд хүүхдүүдтэй халуун талаа уур амьсгал бүрдүүлээд кино төрөслөд үзэхдээ нэмэх 18 төрлийн контентууд хүүхдүүдэд ил харагдана гэхээс санаа зовх зүйлгүй болсон. Яг тэгвэл одоо нэг 14 мөрөвтэй хүүхдүүд чинь нэг иймэрхүү юмаа хийдэг байхгүй. Хүүе энэ төлбөр хэд гарч ямар их гарцсан бэ? Юу үдсэн гэл тррг гэл гаргаад ирэхэд 14 хүүхдүүд бол ингээл авруу ээж рүү харна штэ бас тий. Тэгэхээр ийм айх айцгүй болсон шүү манайхаа. Одоо бас нэг ийм нууцлал байх хэрэгтэй шүү нэрээ. Жижиг юм шиг үйлдэл боловч энэ бас хэрэгтэй. Innovation яг ийм байгаад идэх байхгүй юм. Хөөрхөн юм. Яг хүндээ таарсан үйлчлэгээ гэдэг. Тий, манай цэнгэл маань бас төлбөрийн задраагаа гараад гайхсжилсэн удаатай юм байна да. Тий, би өөрөө биш. Би нэг тий танаа. Innovation-ийнхаа төхөөрөмжийг хүнд би бараг 4 сар хөдөө явлаа. Тэгээд хүнд 4 сар хэрэглүүлчихэд тэгээд тэр чинь тэр нэг юм байнга хэрэглээд авах ёстой багц авсан байсан. Тэг хэрэглүүлчихэд би яг үнэ ярьж байгаа шүү. Хэрэглүүлчихэд би буцааж аваад ингэсэн чинь нөгөө тэр сарын төлбөр амар өндөр гараад тэгсэн чинь нөгөө хүний хэрэглэсэн сарын байж тэгээд задрааг нь харсан чинь ёстой тэр. Тэгээ би нөгөө нэг өгсөн найзтай хэлж чадахгүй айгүй бантчихсэн. Нэг тиймэрхүү. За манайхаа бүгд итгэцгээ юм. За яг вэ. За энэ бишэнд баярлалаа. За болсноо зинглээ. Нэр идэгсэн. За 22 кг нэмсэн хүн чинь хизээ турах вэ? Гэтэл яг жилийн дараа гарсан Shadow-ын дараагийн рекламад гарч ирэхдээ буцаад нөгөө гоо үзэсгэлэнгээ эргээд авсан байсан. Яа, өстө супер юм аа. Яг хөө зүгээр хурдан нэмсэн чинь хурдан арилдаг л гэдэг юм бэ нэлээ. Гэтэл арай дураараа байгаа өстө тий. Баримлын шавар шиг л явчихна. Тий. Натолгийн зураг авалтнаас хойш жил хагасын дараа энэ одоо эргээд хэвэндээ орж байгаа юм байна. Тэг хугацаанд маш их одоо бас юу хийсэн гинэ. Ган бариад, битгэл хийгээд, дэглэн бариад ингээд маш их хичээсэн юм бэл. Гэтэл дураараа. За 2019 онд Bombshell гэдэг киноны гол дүрийг бүтээгээд дахиад Оскар нэр дэвшиж байгаа. За Megan Kelly гэдэг нэртэй бодит хүний дүрийг бүтээсэн юм. Ингэхдээ нөгөө жинхэнэ үнэтэй нь яг адилхан болох гээд дахиад нөгөө нэг яваа хийж байгаа. Дүрдээ хувирч байгаа. Ингэхдээ өдөрт хэдэн цагаар нүүр хувиргал хийдэг байсан. Энэ бас нэг асуудал гаргадаг ч үлээ. Бүр найзууд нь хараад манай хүнийг таних үгс. Ингэтлээ хурцлж чадчих байгаа байхгүй. Энэ да дүрийг харах юм бол нэг л харсан царай харагдана. Гэтэ шууд танихгүй. Тийм байна, тийм. Гүй ёстой танихгүй байна. Тийм. Гэтэ нүд нь байдаг юм. Яг бодолт нь өөрлөө мэдхгүй. Ер нь л. Гэтэ бүр маш өөрчлөгдсөн байгаас тийм. Тэгэд ингэж хичээл зүтгэл гаргаснараа дахиад Оскарт нэр дэвшиж чадчих байгаа. За харин дараа жил нь буюу 2020 онд Charlize маань Netflix-ийн Old Guard гэдэг нэртэй кинонд тоглодог. Тулаан төрлийн кино тоглоход нь олон хүн гайхажсэн. Тэгээд дээрэс Netflix зээ юу? Чи чинь дээд түвшний жүжигчин шүү дээ. Гэтэл энэ кинон дээр одоо тоглохдоо бас л өөрийгөө эвдэж гарч ирж байгаа байхгүй. Тулалдаа алт энэ чинь янз бүр болол нэг өмнөх Atomic Blonde дээр үзсэн юмнуудаа энэ дээр гаргаж ирж байгаа ч гэмээр юм уу. Тийм маш бас өөрийгөө өөрчилж гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэд энэ хүнд ч юу чадахгүй юм гэж үйд юм уу гэж асуудал энэ дүрээ гаргаж. За тэгтэл зүгээр тулдаа зогссонгүй. Кинон дээр морь унах хэрэгтэй болсон гинэ. Тэгсэн чинь манай хүч морноос айдаг юм. За бас тийм байлгүй дээ. Нэг ч гэсэн дутагдал байлгүй дээ. Тийм. Багада морь унжгаад морноос унаад тэрнээс хойш юу маш их айдаг болсон байсан гинэ. Гэхдээ бид нэр Charlize Theron-ы тухай ярьж байгаа. Тэр хүн дүрдээ бүхнээ зориулдаг. Онцно. Уналгүй байдаг. Нэг морноос айдаг тэр айцаа даван туулаад кинон дээр морь унж байгаа байхгүй. За энэ киноны дараа бидний сайн мэдэх Fast Furious цувралт эсрэг талын дүрийг бүтээж байгаа. Бас л сюрприз болсон ийм сонголтууд хийж байгаа юм. Одоо харин түүний тоглосон Old Guard гэдэг кино болоод Atomic Blonde шүү дээ. Тэрний дараагийн ангиуд нь хийгдэж байгаа. Old Guard ч хоёрт нь гарцсан шүү дээ нэр. Сайхан гарсан. Юун дээр Netflix дээр байгаа шүү. За харин 2025 онд буюу энэ жил Apex гэдэг киноны зураг авалттай байгаа юм байна. Гэтэл тэр зураг авалтан дээрээ хөлийн хурууга хугалцсан. Имлэг явах уу гэсэн чинь зураг авалтаа дуусгачаад явъя гэд бас шатруу. Тийм байна тий. Энд та сайхан хөдөө өссөний л гав яах та. Адуу малтаа ноцолдож бүргэр юм. Тий. За ер нь маш их гэмтсэн. Дээр хойлоо дурдсан шүү дээ. Influx дээр гэмтсэн гэд. Тэгтээ унаад ийм цемент дээр хүзүүгээр унтсан юм бэл.
Тэгэд энэ гэмтлээсээ болоод зураг авалт 1 сарын турш саатсан. Шууд хагалгаанд орсон гэж байгаа. Тэгээд ийм нэг хамгаалттай явдаг. Тэгэд энэ гэмтэл нь идэж өгөхгүй 8 жилийн турш одоо заваас юм байна. Чи баг үхлийн аюултай гэмтэл байхгүй. Цемент дээр ингээд үзүүгээр ингээд нэгдэг чинь. За энэ мэдчлэн маш олон удаа гэмтээд хагалгаанд орж исэн юм байна. Хүмүүс харчаад тэгдэг гинэ. Чи гараа яасан гэхээр хагалгаанд орсон гэхээр өмнө таарахад чи бас хагалгаанд орсон явж исэн биз дээ. Гэдэг бүр ингээд баян гэмтэж тэндээс харагдаж байна. Бүтэн байхын заяаг л явж идэх юм байна. Энэ одоо ямар тийм бүтээлч юм бэ те бүр дайчин. За хоёр тохоондоо баруун мөрөндөө, эрхий хуруундаа, сарвуундаа гэд маш олон газар хагалгаа хийлгэсэн. Мөн хугарлын тоолох юм бол маш олон гинэ бас. Ерөөсөө ажилдаа бүхнээ зориулдаг нь эндээс харагдаж байгаа. Ер нь ихэнх одод орлон тоглогчтой л байдаг шүү дээ. Тэгээ манай хүн болохоор тэднийг нэг орлон тоглогч нэг ашигладаг юм шиг. Нэг өөрөө бүх аюултай үзүүдлээ хийж санаа намардаг. Нэг Том Круз маркийн л хүн байхгүй. Тийм байна. Тэгээ нэг бодоодохоор нэг ингээ үзчихэр хүн донтцдаг юм шиг. Тэгээд орлон тоглогч тоглож байгаа нэг санаанд нь хүрдгүү ч юм уу. Би энийг өшөө гоёар гаргаж чадсан шүү дээ. Энд чинь миний кино штэ ч гэдэг юм уу тийм. Тэр дүрдээ бүр амьдраад байна л да тийм. Тэр үйлдэлийг би хийж энэ дүр штэ гэж боддог ч юм уу. Тийм. За гэтэл эдгээр биеийн гэмтэл нь түүний хувьд юу ч вишсэн гинэ. Учир нь түүний сэтгэлийн гэмтэл юунаас илүү хүнд. 2017 онд тэрээр нэгэн ярилцлагатаа нэгэн аимшигт түүхийг хуваалцдаг. Ярилцлага ингэж эхэлж байгаа. Би ийм зүйл болсон гэж бодох дургүй. Болоогүй ч байсан болоосоо гэж хүсдэг. Би энэ навтын талаар хүнд ч хэлээгүй. Угаасаа хэлхийг ч хүсээгүй. Хүмүүс надаас аав чинь яасан юм бэ гэхэд гэж асуухад нь би машины ослоор аим үргэцсэн юм аа л гэж хэлдэг. Ийм аимшигт түүхийг хинч хэлхийг хүсэхгүй шүү дээ гэж ярилцлага эхэлдэг баг. Түүний амьдрал нэг л шөнийн дотор оронгороо иргэсэн гэнэ. Магадгүй сайн талар бооч иргэсэн байж магадгүй. Наав ээжтэйгээ гурлаа амьдардаг айлын ганц хүүхэд шүү дээ тийм. Тэгсэн чинь тэдний гэр бүл нэг нууц байсан юм. Аав нь арх бодог гэнэ. Орой болгон шахуу согтуу ирж агсан согтуу тавьдаг. Ухаан урсан цагаас нь л уудаг байсан гэнэ. Ээж нь л хөрхийн гэр бүлээ авч явдаг, бүх юмаа зохицуулдаг, санхүү мөнгөө ингэж хуваарлдаг. Тэгэл ер нь ингээд ээж нь тэр гэр бүлийн ноён нуруу байсан баг. Аавд найдаад хэрэг байхгүй. Өдрөө болгон бараг согтуу ирдэг. Тэгээ ээж нь зодно, өөрийг нь зодно. Уурлаж хашигчна. Ээж нь орой болгон охиноо хамгаалах тулаанд гардаг байсан гэж. Гэтэл 1991 оны нэг өдөр Шарлизыг 15 настай байхад нь аав нь би та хоёрыг одоо ална гэд буу гаргаж ирээд энэ хоёрлоо буудсан ба. Энэ үед харин ээж нь амжиж охиноо хамгаалахын тулд өөрийнхөө бууг аваад охиныхоо нүдэн дээр аавыг нь буутдаг. Ёо. Ингээд аав нь газар дээрээ амьсгалуурсан гэдэг. Энд ч нэг үр хөвгтөө хамгаалах гэсэн ээжийн зориг байхгүй. Ээжийн тэр зоригтой үйлдэл. Цагдаа нар хэргийн газар ирээд аргагүй хамгаалт байна гэж үзээд та ээжд нь ямар нэгэн хэрэг үүсгэхгүй. Аашгүй дээ. Харин тийм. За энэ үйл явдлаас хойш Шарлизийн сэтгэл санааны байдал докторгүй болоод ер нь сэтгэл засалж тандах болсон юм. Мэдээж тэр дороо зүгээр болоогүй. Гэхдээ маш удаан үргэлжилсэн. 30 настай болсон ч гэсэн сэтгэл засалж тэр очсон хിവэрэл байсан юм байна. Гэхдээ асуудал гараад сэтгэл засалж тэр очих бүртээ нэг зүйлийг ойлгодог байсан нь аавынх нь үхэл түүний сэтгэлийн шарах байгаагүй юм байна гэдэг. Харин өдөр болгон арх ууж ирдгээс нь айдаг байсан тэр айдас нь түүний сэтгэлийг шархлуулсан юм байна гэдгийг ойлгосон баг. Өглөө босоод орой яах бол гэдэг айдас. Орой аав намайг яах бол биднийг яах бол гэдэг тэр айдас нь түүний сэтгэлийг шархлуулсаар байсан баг. Шарлиз ээжийнхээ үнэн тэр одоо зоригийг үнэхээр одоо биширдэг гэнэ. Би гайхамшигтай ээжтэй. Миний амьдралд маш их урам зориг өгдөг. Ээж маань над шиг сэтгэл засалж тэр очоогүй. Би тэнд сэтгэл засалж тэр очоод балраад байж хад ээж маань надтай хамт очих юм бол бид хоёр хоёулаа одоо унчна. Тийм болохоор ээж маань намайг хамгаалж байгаа юм. Намайг хамгаалахын тулд сэтгэлээ барьсан тэр вис юм а гэж Шарлиз хэлсэн байдаг. Би харин тэр одоо үйл явдлыг тэр шөнийг гайгүй даван тулцгаасан болов уу гэж би одоо боддгоо гэж. Түүнээс ч муугар төгсөж болох л байсан.
ээж нь ч юм уу, охин ч юм уу хин нэг нь галзуурч болно. Юу ч болж болно. Хэрэг үсгээд ээж нь шорлоо аваад явах ч байсан байж магадгүй. Гэхдээ хамгийн доо сайнараа л төгссөн тэр байсан юм а гэж ярьдаг юм байна. Ер нь тийм биш үү? Ээж нь үгүй болоод архичаа автгаа үлдсэн бол яана. Тийм шүү дээ. Ээж маань эрлэх зориг энэ бүгдийг арай хэлбэр болоход их тус болсон гэж хэлдэг. Ээж маань миний төлөө бүхнийг хийсэн гэж хэлдэг. За энэ түүхэн түүний ажилд бас нэг нөлөөлсөн гинэ. Бас нэг кинон дээр ажиллах гэсэн ч зохиол нь ээж дүү хоёрыг нь хөнөөсөн нэг хэрэг гардаг юм байна. Тэрэнд нь ахыг нь буруутгаад тэгээд гол дүр нь тэр хэргийн талаар мөрддөг ийм дүр байхгүй. Тэгсэн чинь яг нөгөө хин амьдралтай илүү төхөө байсан. Тэгээд миний нэг хуучин энэ авсан туршлага гэх юм юу гэх юм бэ? Энэ үйл явдал маань энэ дүр бүтээхэд илүү төхөн болж исэн гэж ярьдаг байсан юм л. Гэтэ төхөн болсон гэж ярьж байгааг бодоход тэр үеийн нэг муухай дурсамж нь одоо идэгсэн шиг харагдаж байгаа. За хэдийн одоо дэлхийн суперод болсон ч гэсэн тэрээр 15 настай жоохон охин хിവэрэл байна. Тэр аимшиг зүйлийг бодох бүртээ нөгөө жоохон охин эргээ гараад ирдэг. Тэгээд аргагүй шүү дээ. Тэгээд тих болгондоо л сэтгэл зүйчдэр сэтгэл засчдэр очдөг юм шиг. Тэгэд эргээл жоохон охин болно хувирна. Тэр нэг буун дуу дүүний хүүхэд насыг бүрэн сөөрүүлсэн гэдэг. Ер нь ийм үйл явдал гарсан ч гэсэн том зочролт орно шүү дээ. Гэхдээ одоо бүх зүйл ард тоцорсон байна. Түүнд ээж болон сэтгэл зүйчд их тус болсон. Одоо бүх зүйл хэвийн аз жаргалтай сайхан амьдарч байгаа. Холливуудын алдрын гудамжинд одтой болоход нь ээж нь хамт байждаг. Ер нь ээж нь байн хамт байждаг. Хоёр охиныг хараал ингээд тэгэл энэ дөрөв явж байдаг байхгүй. Тэрийг харахаар одоо бид юу туулж гарсныг мэдсэн болохоор тэр зургийг харахаар үнэхээр ингээд баярлалаа штэ байгаад санагдаад байдаг. Ястай. За Шарлиз Терон одоо бидний нөө түүхэн ярьдаг бусад оддын адилаар одоо нийгэм рүү хандсан ажил маш их хийдэг. Африк гаралтай бүсгүй маань өөрийн твдээ тийм сайн сайхан ажил хийдэг гинэ. 2007 онд өөрийн нэрээр нэрлэгдсэн одоо Африкийн хүүхдүүд дохын халдварын талаар таниулах, за тэдэнд туслах зорилготой сангаа байгуулсан юм байна. За эхний жилдээ л ихэд 6 сая долларын санхүүжилт босгож чадсан. За түүнийг нь үнэлээд Нүбэс түүнийг инх тайвны хэлж төлөөлөгчөөр нэрлсэн байна. Нүби нарийн бичгийн дарга Бан Ки-мун байсан баха. За түүний Африкт хийж буг үйл ажиллагааг нь их сайшаадаг байсан гинэ. За зөвхөн доохын талаарч биш хүүхдүүдийн боловсрал, ахуйн амьдралд тус нэмэр болох ажлыг маш их хийсэн юм байна. Хурал зөвлөгөөнд очиж үг хэлдэг. За тэднийг удирддаг. Ер нь бол маш идэвхтэй. За одоо хүртэл энэ ажиллагаа нь одоо энэ сан үйл ажиллагаагаа явуулаад олон мянган хүнд тус нэм болсон хэвээрэл байгаа юм байна. За одоо энэ бүсгүй маань 50 настай. Хүнтэй гэрлээгүй хэвээр. Гэхдээ хоёр сайхан охин өргөж авсан. Тэгээд хүнтэй гэрлээг нь бас нэг сонир шалтгаантай. За тэрийг дурдаж яах вэ? Гэхдээ ямар ч гэсэн удахгүй сайхан хүнтэй гэрлээд гэр бүл болоод насны айх цагаа хоож уух нэ болох хаа. Ямар гоё юм бэ. Ээжээсээ тэр кинон дээр харагддаг тэр хүчрхэг дүрээ ээжээсээ харсан юм байна да тийм ээ. Өчигдөр би яг юу алаа нэг Монголын нэг жүжигчний ярилцлагыг нэг хальт сонсож байгаад нэг юм гоё ярьж байгаа хэсгийг сонссоо яг тэрнтэй гоё адилхан санагдлаа. Ээж маань миний амьдрал байхгүй болсон цагаас хойш би дээвэргүй байшинд амьдарсан гэж ярьсан байсан. Цас ороход би цасанд дарагдаж, бороо ороход норж, салхи шуурахад ингээд хийсчгээд нар гарахад шарагдаад би яг дээвэргүй байшинд амьдарсан гэд ярьжсэн. Тэгэхээр нэр үнэхээр одоо ойлгочод харахад энэ ээжтэйгээ байгаа зураг болгоны нарахад ямар хөрх юм бэ? Тийм бооз. За баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхэн од өндөрсөө үзэх сонсогчид та бүхэндээ кино төх нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од өндөрсөө Ген ТV телевиз од өндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээн авч үзлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Univision компани за мөн өдөр бүр шинэ үрээтэй төлөөшөө дэмжиж ажиллалаа. Инх хоттой баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.